30 хоногт 3 сая төгрөг хуримтлуулъя. 30 хоногт 3 сая хуримтлуулъя. Челленжийн 8 дахь өдөр. За бид хоёр өглөө ингээд охиндоо бантаа хийж өчөөд мөөмцсөн. Өнөөдөр ер нь их мөөмцсөн. За тэгээ нөгөө охин маань өчигдөр би лайв хийж яваад ирсэн болохоор охин маань их уйлгнаад намайг аягүй их оруулсан. За тэгээд үсийг боогоод бид хоёр өнөөдөр ер нь жоохон мөмдөөд илүү дутуу юм хийгээгүй. За тэгээ өнөөдөр нөгөө гадаа онц байдал зарлцсан болохоор өнөөдөр нэг лайвтай байсан. Тэгээд охины маань асардаг, ээж маань бас ажилтай байсан учраас хүүхэд харах хүнгүй лайв хийх боломжгүй болоод за тэгээд ерөнхийдөө охиноо асраад мөмдөөд бид хоёр нэг тэгэрсгээд өнгөрөөсөн. За тэгээд ер нь бол нөгөө лайвны захиалганууд маань ирсэн. За охин маань ерөөсөө юм хийлгэхгүй ингээ ноолоо тэрврээд бит хоёр хөөрхөн байсан миний охин. Тэгээд орой дахиад өсөд байгаа юм болов гээ шар будаатай цутан шүл хийж өгсөн байгаа. За тэгээд тарианы дуудлага ирсэн хоолоо идэх будаатай шүл хийж идсэн. Охин маань бас хоол идэвхгүй хажуудлаар орж ирээ. Тэгээд өнөөдөр хамгийн урам авсан зүйл маань админын ингээд БУК гэдэг админасаа 50,000-ын эрх хожоод за тэгээд нийт маань 275,250 болоод админ нь бас 5,900 дагагчаа баярлуулсан. За тэгээд маска тавиад мөөмдөд сууж гинөө. Гэхдээ нөгөө маск тавиад тахаар бас юм мэдээлэл зан сэргээд аюугаа сэтгэл санаагаа ялдаг те. Яг чадахгүй равтахад авчихсан дэг баярлаа манайхан сайхан амраарай. Хүмүүн унтахгүй л өнөдөөс учраас ширгэлж үтсэн.